Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмондөр суваг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн суднууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлын урайтай A-Star Mongolia аяллаа компани за мөн Одмондрын маань алтан гишүүд хамтран ажиллаж байна. За студид Хятад улс Ланжа хотоос физикч Бэлгүүн маань холбогдсон байна. Хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол автослоос амьд үлдсэн суутан. За сайн уу Бэлгүүнэ? Сайн уу, сайн байцгаана уу гэх. Хоёулаа ч сүүлд хизээ болсон юм. 2-7 хоногийн өмнө болсон юм уу? Тийм байна, 2-7 хоногийн өмнө. Харин тийм ээ. Энэ нэг Бээжинд Италийн виз мэдүүлэх гэж явж байгаа. Ханаад түрээ. Тэгээ бүр амьдралд анх удаага ханаднаас болж иж бараг 7 хоног, 10 хоног ч болчих. Хэд ч хоног хэвтэрт орчих. Сүүлрүүгээ хүн чи өдөр хоногийн баримжаагүй болчих тийм шүү дээ. Мангар болоод. Тэгээ одоо л нэг арай гайгүй болчих. За ашгүй. Харин яг тэгсэн шүү. Тэгээд одоо өнөөдрийн интервьюээр ярих сэдэв маань автослоос амьд үлдсэн суутан гэсэн нэртэй. Тэгээд за ямар ч нэг юм хэлэх гэсэн нөгөө нэг хоолоогоо засаад байгаа, жоохон ханиалгаад байгаа уучлаарай манайхаа. Тэгээд ялч хүн нөгөө миний оюун ухаанд захирагдахгүй би ийм процесс учраас намайг уучлаарай. Тийм ээ тийм. Тэгээд засахгүй яах вэ? сэдэв маань хэн бэ гэхээр Мария Мирзахани гэж Иран гаралтай, Ираны Тегеран хотоос гаралтай математикчийн тухай хоёлаа ярих юм. Эмэгтэй математикч байсан. Тэгээд ягаад автосол гэдэг зүйлтэй ингэж айгу уйж өгсөн бэ гэхээр энэ их яг миний хувьдаас айгу сонирхолтой зүйл болж ирсэн юм. Тэр нь юу гэхээр 11 жилийн өмнө тэр чинь 2014 оны 3 сарын эхний 7 хоног, бараг 3 сарын 9 байсан баг. Тэр өдөр манай ангийн одоо нөгөө нэг Америкт байдаг охингой гэдээ хоёлаа өмнө нэг хальт дурж ирсэн. Тэгээ Евристэ галуутаад байгаа. Тийм шүү дээ, ангийн охин гэдэг тийм. Би тэд нөгөө 10 жилийн хүүхдүүдэд юу орох хэрэгтэй болоод физикийн ангийн одоо юу ордог байхгүй. Мэргэжил танилцуулах өдрлөг гэдэг чинь тиймэрхүү марх хэрэгтэй болоо зүгээр ангийнхаа өрөөнд сууж ирсэн чинь тэр үед юу болсон гэхээр Мария Мирзахани гэдэг энэ эмэгтэй Иран гаралтай эмэгтэй маань одоо математикийн салбарын Нобелийн шагналт буюу Филдсийн алтан медалыг хүртсэн хамгийн анхны эмэгтэй математикч болсон. Энэ бол бүр маш ингээд чухал үйл явдал болж байгаа юм л та. Пүүхэнд ерөөсөн. Дээрээс нь энэ Филдсийн медаль маань өөрөө хамгийн анхны бас Иран хүн авсан Филдсийн медаль байсан. Тэгээд орхонгоо надад ингээ хэлжсэн Мирзахани их сонирхолтой түүхтэй гэд. Яагаад гэсэн 1996 оны өвөл байгаа юм. Тухайн үед болсон олон улсын математикийн олимпиадад Ираны ингээд одоо тухайн үеийн Ираны Тегеран хотод хамгийн том одоо Шарифийн их сургууль, Шарифийн их сургууль шүү. Тэрний доотлолт байдаг юм 10 жилийн сургууль юм байна л та. Одоо математиктаа ч юм уу, физикийн ч юм уу те байгалийн шинжилгээ ухаандаа айгу сайн хүүхдүүдийг цуглуулж ингэж сургадаг. Одоо монголоор бол нөгөө нэг гоц аяусны сургууль гэж байдаг штэ те. Байдаг байсан одоо байна уугүй юу? Тийм. Тэр сургуулиудтай адилхан тийм сургууль байдаг. Энэ сургуулиудын хамаг мундаг гэсэн 50 орчим хүүхдүүд олон улсын математикийн олимпиадад оролцоод тэгээд Мирзахани энэ олимпиадаас нийт 42 оноо авах олимпиадаас 42 оноог нь аваад нэг гэсэн доо тэг бүтэн оноог нь бүтэн аваад 2 алтан медаль авсан гэж байна. За өөрийнх нь найзууднаас мөн ингээд алтан мөнгөн медалуудыг авсан ийм мундаг хүүхдүүд харж явж исэн гэрлүүгээ. Одоо нэг олимпиадын хорооны хурлын дараа гэсэн үг шүү дээ. За ингээд харж явж исэн чинь харих замд нь ийм одоо хийл хавцал байдаг юм байна л та. Ингээд уулаар ингэж дайрж өнгөрдөг юм хавцал. За энэ орой тухайн хүүхдүүд маань автобусандаа суугаад харж явж исэн орой маш их юм бороотой. Тэг үзэгдэх орчин хязгаарлагдсан юм орой байсан. Жолооч тухайн хавцлын иргэмгийг хараагүй байгаа. Ерөөс шууд чигээрээ яваад хавцлаас унтсан гэсэн үг тийч автобус. Автобус шууд чигээрээ яваад хавцлаас унаал тийчээ юм осол гарсан. Энэ ослоос 5 хүн амьд үлдсэн. Бус нь бүгд газар дээрээ нас орсон гэж байна. За энэ 5 амьд үлдсэн хүмүүсийн 2 нь бол одоо энэ Мариам Мирзахани гэдэг эмэгтэй, нөгөөх нь манай Мариам Мирзаханигийн найз Роя гэдэг эмэгтэй, 2 эмэгтэй амьд үлдсэн. За буснаас энэ 2-ын найзууд амьд үлдсэн гэж байгаа юм л та. Тэгээ энэ 5 сурагч амьд үлдсэн. Тэгээ бүр ингээд аимшигтай юм нь юу байсан бэ гэхээр энэ Роя гэдэг эмэгтэй маань өөрөө Мариамын агүй юм тэг бүр багасаа найзлсан дотны найз нь байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ослын үеэр илгээ цохоод илгэнд бяц явцсан тэнцээ. Илгэнд бяцарцсан. Тэг маш хүнд хагалгаанд орох хэрэгтэй. Тэгсэн өөр ингээ 2 эрэгтэй 3 эрэгтэй найз нь байгаа. Тэд нь бас ингээ хагалгаанд орчоо. Тэгсэн золоорч гэх юм уу одоо ингээд яг хөө зарим Иран хүмүүс бол бурхны авралаар Аллахын авралаар энэ төр гэдэг юм байлээ л дээ. Гэтэ би бол шашинтай хүн биш гэд. Золоор доо. Мария Мирзахани маань
маш хөнгөн бэртэл аваад ганцаархнаа тэнцээ яатсан. Одоо хөнгөн бэртэлтэй үлдсэн тэгээ найзууд нь тэнцээ хөл амьдралын зааг дээр тэгээ схем байна л гэсэн үг байхгүй. Ийм үйл явдал Ираны энэ одоо түүхэн тохиолдчихсон. Тэгээ өнөөдөр бол яг энэ осол болсон газар юм Ираны Тегеран хотын очих замд юм хөшөө байдаг. Энэ осолд нас барсан хүүхдүүдийг хүндэтгээд. Тэгээд энэ хөшөөн дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр энэ газар ирээдүйн магадгүй ирээдүйн Ираны одоо шинжлэх ухааны хамгийн том ноён оргил болсон хүүхдүүд нас барсан юм гэсэн утгатай юм. Одоо дурсамжийн бичиг үлдсэн байдаг. Тэгэхээр эн чинь бүр ингээд маш олон хүн нас барсан байгаа байхгүй. Айгүй харамсалтай юм үйл явдал болсон. Ийм байдаг. Тэгээд тэрийг оронгой надад ярьж өгöd би энэ Мирзаханы гэдэг эмэгтэйг тухайн мэддэг болсон. Тэрнээс өмнө яг үнэ хэлэхэд бол нэг мэддэггүй байсан Мирзаханыг. Ер нь би Филдсийн медалийг ч нэг мэддэггүй байсан. Тэр чинь тэгээд угаасаа осолгүй Нобель гэж мэддэг. Тэгэж энэ Мирзаханы гэдэг эмэгтэйтэй танилцаад. Яг хөө бас энэ эмэгтэй нөгөө нэг юу ягаад энийг би аягуулсан санддаг вэ гэхээр яг тэр өдрөөс хэдхэн хоногийн дараа манай аав өнгөрч исэн бохоггүй. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг ийм сонин одоо хүнд үйл явд хүн чинь ямар нэгэн үйл явдлаас юг санддаг вэ гэхээр маш хүнд эсвэл маш гоё юмыг аягуулсан санаж идэг. Мэдрэмжийн сайн санаад байдаг тийм мэдрэмжийн ингээд сайн сандаг. Тэг ингээ аав өнгөрсөн үйл явдал учраас ингээ аягуулсан энэ үйл явдлыг би сандаг. Тэгж Мирзаханы гэдэг хүнийг мэддэг болоод тэгээ энэ хүний тухай сонирхсон чинь хамгийн анхны эмэгтэй Филдсийн медальт шагналтаа гэдэг нь юусэн юм. Үнэхээр одоо юу өгч байгаа юм. Бахархмаар тэгээ Иранаас гаралтай. За гэтэл Иран гэдэг чинь өөрөө өнөөдөр бид нар харах юм бол одоо сексизм гэж нэрлэдэг шүү дээ. Энэгээр одоо хэцүү. Эмэгтэйчүүд заавал хажааб өмсөх ёстой. За их сургууль тэгээ 10 жил. За их сургууль нь арай гайгүйсэн гэж байгаа. Бүр 10 жилд бол ингээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн сургууль гэж тустай байдаг те. За тэгээд ер нь бол жоохон эмэгтэйчүүдийн эрхийн талаас ярих юм бол Иранд бол эмэгтэй хүн зүгээр л баг гэртээ сууж явах ёстой гэдэг маягаар ханддаг. Тим ийм соёлтой байсан байгаа байхгүй. Бараг одоо ч тийм байж магадгүй. Одоо ямар юм мэдэхгүй байна. Тим ийм газраас гарч ирсэн, цойлж гарч ирсэн ийм эмэгтэй гэдэг нэг онцгой санагдчихсэн. Мөн тухайн үед манай Мирзаханаас одоо эн чинь нөгөө Ираны хамгийн анхны Филдсийн медальт хоёрт эмэгтэй хамгийн анхны эмэгтэй Филдсийн медальт эмэгтэй математикч гэдгээс нь болоод мэдээж хэвлэл ингээ шавна шүү дээ энэ хүн рүү те. Тэгсэн Филдсийн хороо яасан гэхээр Мирзаханыгийн найзуудаас бүрдсэн 20 орчим эмэгтэй математикч нарыг Мирзаханыгийн хамгаалтанд тавьсан байгаа байхгүй. Тэр 20 орчим ингээл 5-5-аар ээлжлээл Мирзаханыгийн хажууд явж яадаг. Тэгээ ингээл сурвалжлагч ирээл те. Та ингээд эмэгтэй математикч боллоо. Ираны ингээд улс төрийн байдлын тухай юу бодож байна? Энэ бол их аюултай л та. Ягаад тэгэхээр тухайн энэ эмэгтэй маань өөрөө дэлхийн нийтийн анхааралд орчхоор юу хэлж ярьж байгаагаа маш анхааралтай бодож явахгүй бол нөгөө нэг одоо эн чинь тэр соёлоос болсон янз янзын асуудал төрөх одоо боломжтой. Тэгэхээр ингээд тиймэрхүү асуудалд нэгт орохыг хүсдэггүй. Хоёрт өөрөө тийм янз янзын одоо интервью өгөх их сонирхолгүй хүн байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт нь ингээд сурвалжлагч нар ял асуунгууд нөгөө нэг математикч нар би ч гэсэн адилхан эмэгтэй математикч манай ингээд уулсан юм гээд дандаа ингээд зогтуулдаг манай хүнийг ингэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд түүхэндээ ерөөсөө Филдсийн медалийн дараа ерөөсөө хэдхэн минут юм. Бараг 2 минутын шахамл 2 ч арай биш нэг 5 минутын орчимлын богино ярилцлага өгсөн байдаг. За тэрэн дээр ерөөсөө улс төрийн бодлон хүүсийн асуудлуудын тухай юм яриаггүй. Ерөөсөө л математик гэж өөрийнх нь хувьд юу вэ? Би яагаад математикт хайртай вэ? Тэгээд би одоо энэ шагналыг авснаар юу бодож юм гэх мэтлэн иймэрхүү зүйлүүдийг л ярьсан байдаг. Ийм сонирхолтой түүхтэй эмэгтэйг олж мэдсэн. Даанч харамсалтай нь яг энэ үйл явдлыг болж байхад манай хүн чинь 37 настай байсан. Залуухан хүн тий. Одоогийн надаас юу вэ чи хэдхий их ч хүн байгаа байхгүй ерөөсөө. Тийм ийм залуухан эмэгтэй байжгаад тухайн жилдээ манай хүн хөхний хор тавдар туссан гэдгийг олж мэдсэн. Хөхний хор тавдраар үлдсэн. Энэ үед Мирзаханыгийн маань охин Анахитина бол дөнгөж ой гарамтай байсан баха. Тий. Дөнгөж юу вэ? Юу эн чинь охин ч арай одоо нөгөө нэг халууны дэмэрл гэдэг шиг юм бол чинь арай охинтой болоог байсан байна. Ер нь жимсэн байсан үе. Болцсон байсан. Үгүй болцсон байсан. Би одоо манарсан байсан үе. Тийм. Охин яг төрсэн байсан үе. Тэгээд охин дөнгөж ой баг хүрх гэж явж исэн юм байна л та. Тэгэхээр ягаад гэхээр манай хүн чинь охин нь 2 хүрэхээс өмнөх нь асуурсан байхгүй юу? Тэгээ ингээд ой гарамтай ийм залуухан, ийм эмэгтэй өөрийгөө хөхний хор тавдартай. Тэгээд эмэгтэй хүмүүс хөхний хор тавдар их хүн дээр тусдаг. Энэ бол айгүй аюултай те. Нэгт за амьд одоо үлдлээ гэж бодоход нөгөө гоо сайхны өвч гэсэн асуудал дагуулж яадаг. Одоо эмэгтэй хүнд хөхөө тайруулах гэж юм уу тийм хүн асуудлуудыг дагуулдаг болох үнэхээр хэцүү. Одоо хамгийн
алдартай жишээ сүүлийн үед гарсан алдартай жишээ бол алдарч жүжигчин Анжелина Жоли юм тий. Бүхний хорт тавдар тусаад хөхөд хариулсан баг. Энэ бол маш хэцүү шүү дээ. Одоо ер нь бол хичнээн бидний ингээд гоо сайхны хувьд ингээд тоохгүй хичээдэг ч гэсэн ингээд ер нь хэцүү шүү дээ тий. Хүн өөрийнхөө нэг юм бие эрхтнийг алдна мэдээж та. Тий миний хуруу ингээд эвгүй идэж байгаа бол надад эвгүй байгаа. Тэрнтэй адилхан ингээд энэ бол ингээд хөхний хорт тавдрын хажууд бол юу ч бишэлтэй. Гэхдээ энэ чинь хорт тавдар хөхний хэр бүр юм хүнд хөвчин. Тийм хорт тавдартайгаа олж мэдээд 3 жилийн дараа 2017 онд нас орсон. Ямар зэн ерөөсөө 40 наснда нас орсон. Энэ бол шинжлэх ухааны хүмүүст ялангуяа математикийн хүмүүст, уран зохиолын хүмүүст, киноны хүмүүст 40 нас бол ерөөсөө яг 20 нас гэсэн үг байхгүй. Эд цэцгэлж явж байгаа, эд оргил дээрээ байгаа тий. Цаашаа бүр маш их зүйлийг хийх боломжтой. Энэ оргил насан дээрээ манай хүн нас орсон. За, Филдсийн медаль бол өөрөө юм бас хатуу дүрмтэй. Яадаг вэ гэхээр заавал 40-оос доош насныханд өгдөг, мөн нэмээд 4 жилд нэг л удаа өгдөг ийм хатуу шагнал. Тийм учраас ингэж авах боломж нь аягүй хомс юм биш үү тийм ээ? Тийм, хомс. Тэгэхээр яагаад энэ шагналыг бас ингэж 40-оос доош насныханд өгдөг гэхээр энэ шагнал бол энэ хүн энэ зүйлийг хийсэн учраас би шагнаж байгаамаа гэхээс илүү энэ хүн энэ зүйлийг хийсэн гэдэг нь цаашд энэ хүнд ийм том потенциал байна тий. Маш том ирээдүй байна гэдэг тэр ирээдүй рүү хөтөлж оруулж байгаа шагнал гэдэг байхгүй. Нобелийн шагнал бол харьцангуй эсрэгээр энэ том нээлтийг хийсэн учраас би энэ хүнд энэ шагналыг өглөө гэдэг. Филдсийн медаль бол энэ хүн энэ нээлтийг хийсэн нь өөрөө ирээдүйд ийм том нээлт рүү бидрийг хөтлөнө гэдэг энэ уран зоригийг үнэлж өгдөг ийм шагнал учраас маш үнцэнтэй шагналуудын нэг байдаг. Тэгвэл яг энэ Филдсийн медалийг юм ерөнхий математик ингээд нэрлэлсэн байгааг би бас гайхаж харж ирсэн. Тэр утгаараа юм байна да тий. Одоо тийм нээлт хийсэн гээг байгаа болохоор тийм. Тэгээд ингээд өгж байгаа тэгэхэд энэ манай Мирзахааны гэдэг эмэгтэй маань өөрөө яг тэр эд оргил 40 насны дээр нас орсон. За ингээд 40 насны дээр нас орохдоо манай хүн юу хийж исэн бэ гэхээр ерөөсөө geometric surface буюу гадаргуу гэж нэрлэдэг юм бид нар. Ямар нэгэн одоо юм чин гадаргуутай шүү дээ. Жишээ нь ингээд энэ аяг байлаа гэж бодоход энэ аяг чинь нэг юм сэнчтэй ингээд гадуур нь явж байгаа юм гадаргуу байна тий. За ингэнгүүт хамгийн сонирхолтой гадаргуунууд юунаас бий болдог вэ? Энэ бол ингээд баг бидний мэддэг гадаргуунууд, дэлхийн гадаргуу гэх мэт тий. Эсвэл хамгийн энгийн гадаргуу бол одоо ширээний хавтгай байна. Энэ бол юм хавтгай гадаргуу. За хамгийн хачин сонирхолтой гадаргуунууд юу гэдэг вэ гэхээр манай монголоор бол морины имэйл. За морины имэйлийг бол одоо имэйл хэлбэрийн гадаргуунууд гэж. Тэр нь яадаг вэ гэхээр нэг юм зүг рүү явах юм бол ингээ имэйл чи ингээ дээшлээд байгаа шүү дээ тий. Имэйлийг ингээ урд хойд хэсэг ингээ дээшилчдэг. Гэтэл нөгөө нэг дөрөө явдаг хэсэг маань ингээ доошилж яадаг тийм үү. Энд чинь ингээ харах юм бол функцээр ярих юм бол нэг хэсэг нь ингээ багасж яхад нөгөө хэсэг нь ихсэж байгаа байхгүй. Бид нар энийг имэйл хэлбэрийн гадаргуу гэдэг. Яг нь монголоор ингээ имэйлгээ хэлчихээр их гоё юм. Би болохоор Pringles гадаргуунууд гэж хэлдэг. Ягаад гэдэг нь Pringles чинь Pringles гэдэг чипс байгаа шүү дээ тийм. Миний дуртай чипсүүд юм. Тэр чипс чи яг имэйл шиг хэлдэг шүү дээ. Би болохоор Pringles гадаргуу гэж хэлдэг. Тэгэхээр ийм гадаргуунуудыг судалдаг байсан. Ягаад энэ гадаргуу судалж байгаа гэхээр өнөөдрийн хүн төрөлхтний энэ Pringles гадаргуунууд байгаа тийм. Имэйл гадаргуунууд гэж нэрлэж байна. Яг нь математикийн нэрлэл нь бол hyperbolic гадаргуунууд гэдэг. Hyperbolic гадаргуунууд гэдэг. Энэ гадаргуунуудын тухай бидний мэдлэг бол маш хомсохгүй. Энд чи айгүй юм сонирхолтой гадаргууд. Ягаад тэгэхээр нэг тийшээгээ Excel, нэг тийшээгээ буурал те. Тэнгүүд хоёулаа ингэж төсөөлөе л доо. Бүх имэйлүүдийг хооронд нь ингээл нийлүүлсээр байгаад хавтгай ширээний гадаргуу шиг юм хавтгай зүйлийг хийх боломжтой юу гэж төсөөлөе те. Тэгэхээр амар хэцүү болчихж байгаа жинсэн. Ингээд хоёр имэйлийг хоёулаа нийлүүлсэн чинь нэг талаараа ихсчихээс нөгөө талаараа улам буурчихна. За буурж байгаа дээр нь дахиад нэг ихсэж байгааг аваачаад залгачих л та оёч. Гэтэл тэр чинь нөгөө өөр талаараа буурчихна. Тэгэхээр энийг нийлүүлээд нэг юм гоё төгс гадаргуу одоо дэлхийн бөмбөрцөг шиг смут юм бөмбөрцөг бий болох нь гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр ийм бодлогыг сонирхдаг байсан. Өөрийнхөө амьдралынхаа ерөөсө бүх энэ 40 жилийн амьдралынхаа хугацаанд. За тэгээ нас орохоос өмнө бүр юу төсөөлсөн мэхээр магадгүй энэ бүх гадаргуунуудыг нэгэн зэрэг тодорхойлдог супер томьёо те супер юм эд шидтэй томьёо тэнцээ байдаг гэж магадгүй гэдгийг таамаглаж хэлж ирсэн ба. За даан чинийгээ дуусгаж чадаагүй нас орсон. Үүний дараа өөр нэг Иран гаралтай эмэгтэй математикч, өөр Парист байдаг эмэгтэй математикч нар манай Мирзахааныгийн санааг аваад одоо ингээд судалж эхэлсэн. За энэ бас их гоё түүх юм. Ягаад тэгэхээр энэ математикч нарын тэр Иран гаралтай эмэгтэй математикч нь өөрийгөө ерөөсөө юм математикт би нэг юм доктор болохоор ч юм уу юм
тий гавьтай амжилт гаргаж чадахгүй дээ. За тэгээ дээрэс нь тийм учраас би багш болно гэж хүсдэг байсан байхгүй тий. Яагаад багш болно гэсэн чинь өөрийг нь математикийн хичээл ингэж хийдэг багт нь амар их ганцаарддаг байсан гинэ. Өөртөө тэгж математик ярьдаг хүн байхгүй тий. Тийм учраас тэр нөгөө Мирзаханыгийн одоо энэ ажлыг үргэлжлүүлж байгаа энэ Ираны эмэгтэй маань би ингээ математикийн багш болно гэж хүсдэг байсан чинь Парисын их сургуульд очсон чинь 3 хүн Иран эмэгтэй байснаас өөрөө ганцаараа бараг тийчээ ингээд тий зоригтой мөрөөдөлтөө тэгээд нэг юм хүн болж таарад нөгөө эмэгтэйчүүд нь яасан хэрэг бараг л зүгээр гэртээ хараа тоогоо барина гэдэг маягийн тий тэр одоо нөгөө нэг цаанаас нь соёлоос ингээд өгцөн ч юм уу эсвэл энэ онцлогоос болоод ч юм эсвэл бусад хүмүүсийн буруу үзэл бодлоос болоод суудсан энэ зүйл ингээд хитрхи тархинд нь суудсныг хараад би ер нь ингэхгүй би юм хүн болохгүй би PhD хамгаална доктор хамгаална би тэгж явж байхдаа Мирзаханитай танилцсан байгаа байхгүй. За ингээд Мирзаханитай танилцаад Мирзаханы яаж энэ хүнд тэгвэл нөлөөлсөн бэ гэдгийг хоёлаа эхний хамтран ажиллагчаа ярьчаад тэгээд үргэлжлүүлээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эстер Монголиа болон Од Мөндөр багийн хамтран зохион байгуулж байгаа 4 дахь удаагийн одоо аялал бидний ивентэд оролцож байна. За энэ аялал маань ямар улсуудаар яаж явах аялал юм бэ гэхээр одоо Вьетнам, Камбож 2 улсаар 4 хотын аяллаа та бүхэнтэйгээ хамтдаа аялах гэж байгаамаа. Мэдээж Од Мөндрийн хөтлөгчид маань одоо гайд хийгээд явна. За одоо Камбожийн Анкор, за тэгээд Камбож, Кохгэр, Вьетнамын Холон Бэй, за Вьетнамын Нимбийн зэрэг газруудаар явах юм байна. За мэдээж энэ газрууд маань бол одоо Анкор бол одоо дэлхийн хамгийн том сүм хийдийн зохицолбор газар гэж байна. За Кохгэр бол одоо Анкорын өмнөх үеийн сүм хийдийн цогцлбор бүхий археологийн дурсгалт газар байж байна. За Халон Бэй бол одоо байгалийн өрмөц тогтцтой шүрэн арал бүхий болон байна. За Нимбийн бол одоо ЮНЕСКОгийн дэлхийн байгалийн болон соёлын өвд одоо бүртгэгдсэн уул агуй гол мөрөн хосолсон маш үзэсгэлэнтэй газар. За мэдээж энэ газруудаар аялахдаа бол манай Од Мөндрийн хөтлөгчид маань манай спортын нэвтрүүлгийн хөтлөгч Батсаяа маань явна. За амтны нэвтрүүлэг хөтэлдэг Урнаа маань явна. За манай захирал Мөнхц бол маань бас явна. Эдгээр хүмүүс маань бол та нарт газрын одоо тэр сайхан үүх түүх одоо танилцуулж гоё юмнуудын бүгдийн нэг бүрчлэг хилээд явах юм гоё гайдтай Од Мөндрийн багийнхны гайдтай 4 дахь удаагийн аяллаа та бүхэндээ танилцуулж байгаамаа. Тэгэхээр Эстер Монголиа компани маань одоо бид таны аяллыг бид урлын уриатаагаар маш сайхан аяллыг зохион байгуулдаг. Мэдээж энэ аялалд маань одоо зээлэр лизингээр ч юм уу явах боломжууд бас байгаа. За тэгээд эн чи хэдэн өдрийн аялал гэдэг байгаа вэ? 4 өдрийн аялал. 4 өдрийн аялал. За тэгээд 6 сарын 25-нд энэ аялал маань байгаа. Мэдээж одоо яг тэр энэ улсуудад бол одоо бүр эд халуун үе нь бол бас ч гэж намжаад айгу айтайхан үе рүү орцсон байгаа юм билэ. Энэхүү аялалд одоо зүгээр нэг аялахгүй Од Мөндрийн хөтлөгчдтэйгээ бас хамт явах ийм гоё боломжийг хосоороо гэр бүлэрээ битээ алдараа манайхаа. Тэгэд бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал манайхаа Эстер Монголиа компани 72 тэгтэг 92 тэгтэг утсаар нь холбогдоод за тэр яаж зээлхийн, яаж явахын, хэд хоног явахын энтергээд илүү дэлгэрэнгүй мэдээллүүд авч болно шүү манайхаа. Нэг ийм гоё аялалд явах гээд манайхан ч бэлтгээд л байна. Тэгээ одоо нөгөө би юу байхгүй юу? Одоо жишээ нь ийм төрлийн хүн яадаг гэхээр бэлгүүнээ чи ингээд хөвсгөл явах уу? Хөвсгөл рүү очиж аялах хэрэг явдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр миний ерөөсөө сонирхол төрдгүй. Яагаад ингээ ямар нэгэн гол усны ч юм уу гоё юм харна гэх нэг сонирхол төрдөг. Гэтэ ямар үед аялалд явах дуртай вэ гэхээр одоо чинь Од Мөндрийн хөтлөгчсөн дуртай гэдэг ч юм уу тий. Гоё юм үзэнгээ, гоё юм сонсох нь надад чухал байдаг. Тэгээ гоё яриа өрнүүлэх нь их чухал. Ялангуяа таны мэдхгүй ярианууд байл. Тэгэхээр манай сонсогч нартай бидэртээ цуг аялалд явах юм бол хамгийн гол нь бид нар гоё юм үзэхээс гадна манай хөтлөгч нар та нарыг ерөөсөө ингээд тий нөгөө нэг тархичин задалсан маш сонирхолтой яриа тайлбаруудыг өгнө гэдэгт бол 100% итгэлтэй байж болно. За инхээр бид нар нэгт одоо ингээд нөгөө хүн 5 м хүүтэй амтан байлаа гэж бодоход тий тэр 5 м хүүгээ аялалд яваад ингээд амар гоё жаргаж чинь тийм үү тийм чи харж чинь өөр гоё агаар ингээд бла бла янз юм сонсож чинь соёлыг харж чинь үзэж чинь тий ингэж байна. Дээрээс нь миний хувьд бол хүний 6 дахь мэдрэхүү бол өөрөө одоо математик гэж хэлж болно. За математик гэх юм бол энэ чи ерөөсөө л хүний 6 дахь мэдрэхүү бол таны мэдрэхүү байхгүй. Тэгэхээр давхар ингээ манай хөтлөгч нартай цуг явах юм бол 6 дахь мэдрэхүүгээ тэнцээ давхар хангчих боломжтой тий. Тэрийгээ бас ингээ давхар хөгжих боломжтой болж. Тэгэхээр та хэд маань одоо 6 сарын 25 гэдэг чи юу вэ? 2-7 хоног 3-7 хоногийн дараа шүү дээ. Тийм шүү. Гэхдээ чамтай адилхан сонирхолтой хүмүүс зөндөө байгаа юм байна. Одоо нөгөө нэг энэ чиглэлээр аялалд яваад үзсэн мөртлөө одоо Од Мөндрийн хөтлөгчд гайд хийгээ явна гин гутал аялалд орж байгаа хүмүүс бас байсан байхгүй. Тэгэхээр яг л одоо надад тэр нь таалагдж байна гэд явж байгаа хүмүүс байгаа.
Гоё. Тийм. Тэгэхээр бас их гоё боломж шүү манайхаа. Тэгээ би бас нөгөө одоо Итали руу сургалтанд суухаар явах юм. Амар олон жил мөрөөдсөн газар руу баг дахиад 10 жил мөрөөдсөн газар руу явах гэж. Тэнгүүд бас нөгөө өмнө нь Европт яддаг байхад Итали орох боломж олддог л байсан л та. Тэгэл найз дээр очдөг ч юм уу. Тэнгүүд нэг дур хүрдүү. Яагаад тэгэж явахыг юу ингээ надад угаасаа байдгүй тийм төрлөх хүн юм шиг. Тэнгүүд одоо ингээ тийч сургалтын цуун энтер гэнгүүд Итали гоё санагтаад. За би одоо хаана юу очиж үзэж болох вэ? Хаанаас нь далайг харах уу гэдэг байгаа. Тэгэхээр их гоё яд. Тэгэхээр бас их би бол уулнаас боломж байвал цуг явмаар л. Наа чи ингээ дандаа зөрж таарад байдаг. Харин яг зөрөөдөл байна. За ингээ нэг өдөр гоё таарах ба. Старт. Тий, гоё таарах баха. Старта баярлаа. Аялал болстой. Хэр гоё юм. За ингээд өмнөх яриагаа үргэлжлүүлээ. Тэгэхээр бит хоёр Мирзаханыгийн амьдралыг хэний өнцгөөс ярьж байгаа вэ гэхээр Мирзаханыгийн замналыг дагаж яваа өөр нэгэн Иран математикчийн түүхээс эхэлж ярьж байгаа тийм. За тэр нөгөө эмэгтэй математикч тийм би нөгөө нэр нь орж ирдгүй гинт сандраад. Тэр энэ хоёр дахь Иран эмэгтэй маань ингээ Мирзаханыг та танилцсан. Гэхдээ Мирзаханыгийн түүхээс болчих. Мирзаханыг бол мэдээж мэддэг тий анхны ингээ физик медальтай хүн гэж мэдлгүйгээр яах вэ тий. Гэхдээ Мирзаханыгийн ажлуудаар нь танилцсан байна. Эрдэм шинжилгээний геометри гэдэг тий тэр эрдэм шинжилгээний ажлуудаар нь танилцаад ерөөсөө Мирзаханыгийн эхлүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг би дуусгана гэж өөртөө амлалт өгөөд ингээ явсан. Тэгсэн энэ хоёрын амьдралын түүхэнд олон ийм адилхан зүйлүүд таарч эхэлсэн байна л да. Тэрний нэг нь юу вэ гэхээр манай Мирзаханы бол ерөөсөө ямар хүн байсан бэ гэхээр нэгт маш сониуч зантай, хоёрт бүх зүйлд айгу тууштай, гуравт багада хизээч өөрийгөө математикч болно гэж боддоггүй хүн байсан байхгүй. Ерөөсөө тийм хүн байсан биш байсан. Нэр хэдэж штэ манай Мирзаханы бас математикч болно гэж боддоггүй байсан гэдэг тий. Бүр зохиолч болно гэж боддог. Тий, Роягийн нөгөө нэг дурсамжаас нь харсан чинь 1-р ангитай ингээ орсон чинь Мирзаханы чинь ном амар их уншдаг юм бихтэй байсан. Маш их ном уншдаг. Тэгээ ингээ ирээдүйд том болоод зохиолч болон ном бичнэ гэж мөрөөддөг. Тэгээ ингээ 1-р ангийнхаа нөгөө монголоор бол 9 сарын 1-ний өдрөө ангийнхаа бүх хүүхдэд өөр нном бэлгэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ Роя гэдэг найзтайгаа бүр ингээ маш зузаан тий зүг орох зайгүй найзууд байдаг шүү дээ. Ийм найзууд болсон байна. Тэгээ ингээд явсан. Нөгөө манай математикчд болохоор энэ нь бас ингээ Мирзаханыгийн өөрийнх нь хувьд ингээ нэг юм одоо ингээд хайрламар зүйл болсон байна. Яг тэгэхээр өөрөө ингээ ганцаараа өссөн. Тэгсэн чинь Мирзаханы болохоор тийч маш юм дотны найзтай тий ийм байгаа байхгүй. Ийм ингээ өссөн. Тэнгүүд Мирзаханы бол ингээд илүү азтай байсан юм байна. Тэгснэ энэ хүн ингэж өсөөд ийм амар ийм одоо шаргуу байхад би ч гэсэн ийм шаргуу байх хэрэгтэй гэдэг ийм урам зориг бас тэнцэнээс авсан болохоор би бас ингээд багшийн хичээлийг орж өөр ийм ирээдүйдтэй Мирзаханы шиг эмэгтэй математикч нарыг төрүүлнэ гэж хүсдэг байсан байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэйчүүд энэ одоо Парист сурж байгаа энэ математикийн PhD нар маш том ажлууд хийгээ явж байгаа. За Мирзаханы бол нөгөө талаас ингээд 1-р ангитаа ороод ном унших дуртай. Тэгээ бүр ингээд хичээл дээрээ ном уншдаг. Тэгээ ер нь математик дургу. Тэгээ бүр манай хүн чинь бага ангитаа математикийн хичээл дээрээ ингээд бүтлгүүтдэг байсан гэж байгаа байхгүй. Бараг муу ачих гэдэг. Тоодгүй ийм байсан. Тэгээ дунд ангитаа ороод математикт илүү дуртай болж эхэлсэн байна гэсэн. Яагаад дуртай болсон бэ гэдгийг дараа нь ингээд өөрийнх нь одоо Макмоллон гэдэг өөрийнх нь докторийн юу нь байгаа л та. Удирдагч нь PhD-ийн удирдагч нь. За энэ Макмоллон Мирзаханыгийн PhD-ийн удирдагч нь өөрөө бас Филдсийн медалийн шагналтай хүн л тий. Тэгээ энэ хүний ярианаас харсан чинь энэ хүн юу гэж хэлсэн гэхээр Мирзаханы магадгүй одоо child prodigy гэж байсан байж магадгүй. Төрөлхийн гоц авьяастай. Манай нөгөө Эвересттэй Галватай адилхан тий. Төрөлхийн математикийн гоц ухаантай ийм хүн байсан байж магадгүй. Гэхдээ энэ нөгөө нийгэм гэр бүл одоо тий орчны онцлогоос болоод тэр хүний энэ төрөлхийн математикийн гоц авьяасыг нээгэггүй байсан гэж магадгүй гэж ярилцлага өгсөн байдаг. Яагаад өөрөө энийг ингэж тэмцсэн бэ гэхээр Мирзаханы дунд сургуульд орсон чинь өөрөө тэр хоёр ахтай тэгээд хоёр хамгийн том ах нь гэртээ ирээл нөө физик хичээл үзээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ ингээд байгалийн шинжилгээ ухааны хичээл дээр бид нар ийм сурсан гэж ярьж өгдөг байсан юм байна л да. Тэгсэн тэр нь Мирзаханы их таалагдсан гэсэн. Гэхдээ нөгөө ийм тэ нар ингээд ягаад гэрэлттэй гэдэг гэхээс илүү нарнаас цоцорсон гэрэл ийм замыг ийм хугацаанд туулаад дэлхий дээр ирдэг гэх юм бодлого маягаар ирсэн чинь тэр нь Мирзаханыгийн ингээд харааг булаасан байхгүй тийм. Тэгэж ингээ манай хүн математик дуртай болоод ерөөсөн маш богино хугацаанд математикийн амар өндөр авьяас тэнцээ үзүүлээд тэгээд нөгөө Роягийн найзтайгаа ингээ байнга цуг математик хийдэг. Манай хүний нэг гоё нь ийм баг юм. Хин нэг ерөөсөө орхитгүй.
Нөгөө найзтайгаа цуг ингээ математик хийгээд тэгээд цуг тэр гоц аюулсны сургууль руу хоёулаа цуг илсээд орчиж байгаа байхгүй энэ гэж чинь. Тэгээ ингэж ороод ингээ найзууд юм байна тий. Айгуу сайн нөлөөлсөн ийм найзууд ингэж сураад тэгээ ингэж яхахтаа бүр үнэхээр гайхамшигтай одоо ийм Ираны түүхэн дэх айгуу лаглаг амжилтуудыг үзүүлсэн. Тэрний нэг нь юу гэхээр дунд ангита хэд хэдэн удаа филдсэн гэнэ математикийн олимпиадын алтан медалуудын шагналтай болчихсон. За ахлах ангитай ингэж сурж байхдаа Мирзаханы юу бодсон гэхээр яг нөгөө түрүүний Мирзаханигаас урам авсан математикчтай адилхан багш нартайгаа нийлээд 10 жилийн хүүхдүүдэд зориулсан перс хэл дээрх математикийн ном бичсэн байна. Тооны онолын тухай. Тоо болон калкулусын тухай. За энэ номыг яагаад бичсэн бэ гэхээр их хэл дээрээ тэгээд аль болох өөрөө математикийг сурж байхад ингээ өөрт нэг юм асуудлууд гарна штэ тий. Би энийг нэг ингээд бичсэн байсан бол нэг ингээд ойлгочих байсан да гэдэг ч юм уу. Энэ асуудлуудаа яг ингээ өөрийнхөө гоё дэлгэрэнгүй бичсэн ийм номыг бичсэн. За энэ ном нь бол өнөөдөр Ираны одоо энэ 10 жилийн сурагчид бол маш чухал өв тооцогддог. Айгуу чухал өв. Тэг ингээ төсөөлтөө 10 жилийн хүүхдийн чинь ном бичсэн байгаа байхгүй. 17 настай жоохон хүүхэд. Манай галуу бас тэгсэн штэ тий. 18 настай цэл залуу хүү байхдаа маш том тэр дөрвөн зэргийн биштэглийг бод гаргыг олж нээсэн хүмүүсийн нэг тийм. Мирзаханы тэгэхээр ийм гоц авьяастай эмэгтэй байсан ба. Даанч харамсалтай нь Шарифийн их сургуульд ороод ингээд сураад явж байхад нөгөө нэвтрүүлгийн ихэнд тохиолддог асар том дэр гонигтай автосол тохиолдсон. Тэгээд Мирзаханы бол ерөөсөө энэ автослын тухай олон нийтэд ил ярьж байгаагүй. Гэтэ дараа нь ингээд асуурсныхан дараа ялангуяа Мирзаханыгийн тухай баримтат кино байдیں۔ Secrets of the Surface гэдэг Мирзаханыгийн амьдрал гэсэн нэртэй. Энэ баримтат кинодыг найзууд нь ярихтаа яадаг вэ гэхээр энэ автосол бол ерөөсөө Мирзаханид гүн сэтгэлд нь маш ингээд сорив үлдээсэн зүйл болсон. Яагаад вэ гэхээр энэ автослоор тэр 5 амьд үлдсэн хүмүүс бүгд найз нөхдөйгөө алдсан тий. Эдгээр чинь бүгд ийм шижгэнсэн тухайн үеийн Ираны номер 1 гоц ухаантай тий Ираны урдаа барьсан залуучууд ингээд нас орц. Тэг бүгд ингээд найзууд бүгд ингэж гоё эрдэмийн одоо тий мөрөөр хоорондоо холбогдсон ийм гоё найзууд байсан байгаа байхгүй. Тэгээ ингэж алдсан. Энэ нь бол ингээд маш юм гүн сорив үлдээсэн ингээд найзуудтайгаа ярихдаа ерөөсө тэр ослоос хойш Мирзаханы юу боддог болсон бэхээр амьдралд би илүү том зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй юм байна тий. Би нэг удаа амьдрах юм бол өөрийнхөө хүсэж байгаа тэр бүх зүйлийг хийхин төлөө амьдрах хэрэгтэй юм байна гэсэн иймэрхүү зүйлийг суулгасан байж магадгүй гэж ярилцлага өгсөн байна. Гэхдээ манай хүн нэг ингэж бодонгуудаа амар тий би шууд Нобель авна, Филдс авна гэдэг ч юм уу. Тийм одоо хүмүүс бол жишээ нь зарим нь ингээл би анхны Нобелийн шагнал авсан Монгол хүн болъё гэдэг юм амбиц байж болно тийм. Гэхдээ нэг юм нэр хүндийн төлөө ч юм уу тий. Тийм амбицийн төлөө биш. Зүгээр л би амьдралдаа энэ гиперболик геометрийг ойлгохыг, эдрийг би ойлгохын тулд би амьдралаа зарцуулах хэрэгтэй юм. Тэгжиж би өөрийнхөө хувьд амьдрсан шиг амьдрах юм байна гэдэг юм бодолтой болсон байгаа байхгүй. Тэгсэн байж магадгүй гэж ингээд найзууд нь ярьдаг. Мөн ингээд хүмүүст айгүй юм илгэмсэг ханддаг. Одоо хэнийг ч ямар нэгэн яс хүүс юугаар ялгуурлан гадуурхдаггүй тийм ийм хүн байсан гэж байна. Бас нэг онцгой юм нь юу болсон бэ гэхээр мань нөхдөр Шарифийн их сургуульд одоо ингээд орчиж байгаа шүү дээ. Нөгөө 5 маань амьд үлдсэн 5 маань ингээд Шарифийн их сургуульд орлоо. Ингээд сурч байна. Тэгсэн Шарифийн их сургууль бол энэ 5-ыг үнэхээр тий гоц авьяастай 5 ийм оюутан байна гэдэг мэддэг учраас энэ 5-д эрх чөлөө олгосон. Ямар эрх чөлөө олгосон бэ гэхээр та 5 энэ 4-р курсын хичээлийг үзэхийн тулд заавал энэ 2-р курсын хичээлийг үзсэн байх албагүй. Хүссэн бүх хичээлдээ суу. Хүссэн үедээ гоё семинар хий, тий. Тэгээ нөгөө хэд бүр ингээд өглөө болгон сургуулийн цэцэрлэг түрээлэн цуугаад математикийн дискшн өрнүүлдэг байсан байхгүй. Тэр нь үнэхээр юм гоё. Тий ингээ яриа өрнүүлдэг. Тэгээд бүгд хүссэн одоо хүндч бай, хөнгөнч бай, тий. Чи энэ хичээл суух болоогүй гэж хинц хязгаарлалт зүгээр л тэр хичээлд нь очиж суудаг учраас ингээ маш чөлөөтэй боломжуудыг олгосон байна. Тийм учраас ингээ маш сайн сурсан. Үнэхээр одоо Шарифийн их сургуулийнхаа үнэхээр том одоо 5 ийм шижгэнсэн залуу төгссөн. За ингээд төгсөөд гадагшаа их сургуульд явахаар болж байгаа. Докторийн зэрэг эзэмших. Ер нь бол ингээд энэ нэг ийм баг бичигдээгүй түүхэлтэй ямар нэгэн ийм оюутнууд их нутагтаа тий тэг үнэхээр цаашаа илүү хөгжиж илүү зүйлийг одоо тий илүү дээшээ тэмүүлж байгаа бол гадагшаа ер нь явдаг PhD-тэй ялангуяа. Тэгээд тэр мэдлэгийг буцаад их орондоо авчирна гэдэг ч юм. Эсвэл одоо жишээ нөгөө их оронд нь байхгүй байгаа зүйлийг өөр газар байгаа мэдээд тийшээ явахыг хүсдэг. За тэгээ энэ маань өөрөө цэвэр эрдмийн мөр хөөж байгаа учраас
Нэг амар ингээд хүмүүстэй чи Монголд байх хэвээр чи Иранд л байх хэвээр гэдэг тийм байдгүй байхгүй. Харин ч ингээд цааш нь явуулдаг. Тэгээд манай тав бакалавра төгсөөд яхаар болов. PhD-д бөглөхөр болов. За энд бас нэг юм сонирхолтой юм тохиолдсон. За тэрийг хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаа. Тэгээд үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн төгсгөлд ярилцсан. За манай хоёр дахь хамтран ажиллагчаар манай Од мөндрийн үзэгчид та нар маань Од мөндрийн алтан гишүүд маань хамтран ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүдтэй бид үргэлж баярлаж байдаг. Од мөндрийн алтан гишүүд гэдэг маань одоо анх сонсож байгаа хүнд юу гэсэн үг юм болоо гэхээр бид ерөөсөө одоо энэ 2025 оны 7 сарын 1-ээс 2026 оны 8 сарын 1-ний хүртэл одоо ингээд нэг уран бүтээлийн 1 жилийн хугацаанд бид нар шинжлэх ухаан танин мэдхийн 1000 хөтөлбөрийг та бүхэндээ хүргэнэ гэсэн зорилготой ажилтдаг юм аа. Тэгээд бид нар ингээд одоо 30-уулаа бараг болж байна. Тэгээд бүгд нэвтрүүлгээ бэлдээд судлаад тэгээд нэвтрүүлгүүдэд хүргээд энэ жил одоо 1050, 1100 ч бараг гаруй хөтөлбөрийнхаа ард гарчаад дараа жилийнхаа хөтөлбөрийг бүгдийг баталчаа сууж байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгүүдийг YouTube-д нь орохоос нь өмнө одоо алтан гишүүн болох юм бол та бидний одоо хэрхэн нэвтрүүлэгтээ бэлдэж байгаа. За бэлгүүн бит хоёр ингээд ямар ч лайв гүүгээр яаж нэвтрүүлэг явдаг, яадаг, ийдэг, юу гэдгийг те бит хоёрыг ч арай харахгүй байна. Дараа нь хардаг болох байхаа бэлгүүн маань ирэхээр те ер нь ингээд нэвтрүүлгийн өмнө болж байгаа хөгжилтэй агшин дээрэс нь Од мөндрөөс зохион байгуулж байгаа янз бүрийн гоё ивентүүд за саяхан бид нар нэг жилийн ойгоо тэмдэглэлээ. Тэнд манай алтан гишүүд маань ирсэн. Тэр ивентүүдэд оролцох. За дээрэс нь айгүй гоё ингрийн тэмдэг бас авдаг болоод байгаа. Ийм үйл ажиллагаануудад оролцох боломжтой болдог. Тэгээд YouTube-ыг хүлээхгүйгээр YouTube-д орохыг хүлээхгүйгээр нэвтрүүлгүүдэд дор бүрэн үзэх боломжтой болдгийн. Та ингийн тулд за худалдаа хөгжлийн банкны шинжлэх ухааны мэдхэн Од мөндөр сууг гэсэн Од мөндөр шинжлэх ухааны танин мэдхэн сууг гэсэн данс эзэмшигчтэй Худалдаа хөгжлийн банкны данс руу та бүхэн маань одоо 1 жилийн 100,000 төгрөг өгөөд бүтэн 1 жилийн бүх зүйлийг ийм гой давуу эрхүүдийг эдлэх боломжтой болдог. Тэгээд та гүйлгээний утган дээрээ Facebook нэрээ утасны дугаартайгаа бичээд тэгээд манай менежерүүд холбогдоод таныг нууц группт оруулдаг байгаа. Тэгээд үргэлж дэмжиж ажилдаг алтан гишүүдтэй бид нар маш их баярлалдаг шүү. Алтан гишүүдийнхаа хүчинд бас бидний нэвтрүүлэг энд маш олон хүмүүсээс ажил алдалгүй явах үе зөндөө байна. Баярлалаа та бүхэндээ. Алтан гишүүдтэй баярлалаа. Тэгээ яг энэ бас нөгөө Мирзаханыгийн түүхтэй манай алтан гишүүд маань холбогдож байгаа юм байна л да. Ягаад тэгэхээр манай алтан гишүүд бол ингээд Од мөндрийг дэмжиж шинжлэх ухааны танин мэдэх түгээгт маань хөв нэмэр оруулж байгаа тий давхар. За энэ нь яг л ингээд ерөөсөө Мирзаханыг Шарифийн их сургуулийн профессорууд нь тий энэ 5 хүн Мирзаханы тэргүүтээ 5 оюутныг гадагшаа явж сураа та нар гэж байгаатай адилхан байхгүй тий. Тэгэж энэ эрдэм мэдлэгээ нэмж буцаагаад ингээд ирээрээ гэдэг шиг. За ингээд энэ 5 маань PhD-дээ гадагшаа бөглөх хэрэгтэй болов Америк руу. За Америк бол угаасаа ингээд тухайн үед тий эрдэм мэдлэгийн ингээд төв байгаа их орн байгаа шүү дээ. Одоо ч гэсэн баг ноён оргил байж магадгүй тий. Баг гэдэг байгаа шүү дээ. Муухай тий. За ингээд Америк руу ингээд бөглөж байгаа. Тэгсэн чинь энэ 5 айгүй гоё гэрээ хийсэн хоорондоо. Ямар гэрээ хийсэн бэ гэхээр бүгд нэг нэгэ хүндэлдэг, бүгд нэг нэгээ одоо ингээд тий мундаг гэж хүлээн зөвшөөрдөг. Тэнгүүтээ жишээ нь ингэсэн байгаа байхгүй. Цэнгэл би ямар сургуульд бөглөхийг мэдчихэж байгаа. Надаа чи хэлчин гэсэн. Жишээ нь цэнгэл надаа ингээд би MIT руу бөглөн гэнгүүт бэлгүй MIT руу бөглөхгүй заяа. Яагаад гэх юм бол хоёулаа цуг нэг сургуульд өрсөлдөх юм бол хоёулаа тийшээ орох боломжоо багасгах байхгүй. Гейм теори хийж байгаа байхгүй гараад энэ чи. Тийм учраас зөвхөн багасгаад гот нь өөр сургуульд өгч байгаа юм уу тий. Тавуулаа өөр сургууль руу бөглөө шүү гэдэг дөрөвтэй бүгэлсэн баг. Нэгсэндээ ингээд тий. Цэнгэл бэлгүүн хасаа хэн байдгийг нөгөө хоёр нь эба одоо арай залуучтай тий зандаа ах гэчихээр зандаа ахч арай өгчих гэдэг. Урнаа байдаг чинь. Ингээд тавуулаа ингээд байж байгаа 5 өөр сургууль руу ингээд бөглөн гэдэг ийм гоё дүрмтэйгээр ингээд бөглсөн 5 өөр сургуулиуд руу. За ингээд ингэж бөглөөд явсан. Тэгсэн чинь ингэчлээ. Нөгөө нэг энэ одоо манай хэдийн удирдахч байгаа шүү дээ тий бакалаврынхаа удирдахч байгаа. Энэ хэдийн ингээд зөвлөө нөгөө ментор тий удирдахч нь. Энэ нөхөр рүү нэг орой Америкаас Принстоноос залгахгүй Харвардаас залгаж байгаа. Тэр нь хэн гэдэг хүн байсан бэхээр Кумбрун Ваффа гэдэг маш алдартай математикийн физикч хүн. Одоо mathematical physicist биш нэрлэдэг энэ хүн байгаа. Тэгээ энэ хүн залгаад яасан гэхээр үгүй одоо ингээд энэ Мариам Мирзаханы гэдэг эмэгтэй манай сургуульд apply хийсэн юм аа. Бид нар ингээд яг admission өгөхгүй гэж шийдэж байна. Гэхдээ ингээд өөрийн чинь бичсэн recommendation letter гэдэг юм бичдэг. Тэрний өмнө санал болгох те letter захиа. Энэ захиа чи яг ингээд те энэ захиа чи ингээд үнэн үү гэж байгаа байхгүй. Яасан гэхээр тэр захиа нь бүр лаг захиа заяа. Энэ эмэгтэй энэ Мариам Мирзаханы гэдэг эмэгтэй
авсан байгуулсан амжилтуудаас хэдхнийг л дурдуу гэсэн чинь 2 удаагийн олон улсын математикийн алтан медальт гэх ингээд хэлж байгаа байхгүй. Дандаа том шагналуудыг хүртсэн. Тэгснээр бүр төгсөлт нь юу гэж бичсэн байдаг вэ гэхээр энэ эмэгтэй ирээдүйд математикийн физикийн медаль болон түүнээс ч илүү том амжилтыг үзүүлэн гэдэгт би 100% итгэлтэй байна. Ер нь бол recommendation letter дээр тиймэрхүү юм нэг бичдэг байхгүй юу? Бичдэг вэ гэхээр энэ залуу маань, энэ эмэгтэй маань ийм хичээлийг ийм амжилттай үзэж ирээдүйд бол тодорхой хэмжээний амжилт үзүүлэх боломжтой. Хэрвээ та нар амжилт үзүүл боломж өгөх юм бол. Гэтэл нөгөө нөхөр юунд итгэлтэйсэн бэхээр физикийн медалийг бол наад чи авчнаа. Тиймэрхүү юм ярьж байгаа байхгүй юу баг. Ямар гоё юм бэ? Багш нар Вафад энэ чинь гайхацсан. Чи ингээд итгэлтэй байна уу гэсэн чинь нөгөө хүн итгэлтэй байна. Тэр бол үнэхээр ухаантай эмэгтэй тий. Үнэхээр ухаантай сурагч. Тэгээд шууд нэгдүгээр одоо нөгөө нэг тий хуучнаар бол ингээд жагсаалтын нэгээр Харвардд Марин Мирзаханы маань орсон баг. За нөгөө дөрв байгаа штэ. Энэ дөрв манч гисэн шууд өөрсдийнхөө хүссэн дөрвөн сургуультаа нэгээр жагсаж орсон. За энд бас нэг гоё юм нь нөгөө Роя гэд манай Мирзаханы найз маань MIT-д орсон. Харвард MIT хоёр нэг газар байдаг Бостонд. Юм гэсэн доо найзууд тэнцээ бас салаагүй гэсэн. Тэгээ ингээд дараа нь профессоруудын яриаг нь харсан чинь энэ хоёр бол ингээд одоо чинь Роятай хаана уулзсан Мирзаханы тэнцээ байж идэг. Мирзаханытай хаана уулзсан тэнцээ Роянд байж идэг юм. Ерөөсөө нөгөө ихэр хоёр загалдаг шүү дээ. Тэр шиг ийм хүмүүс байсан. Тэгээ хоёулаа математикт үнэхээр ийм мундаг авьяастай хүмүүс байсан. Тэгээ ингээ харахаар хоёулаа ингээд харах юм бол Мирзаханы маань ингээд төгс гоц ухаантай ийм эмэгтэй байсан болж байгаа байхгүй юу? Гэтэл Мирзаханыгийн үгээс хоёулаа харах юм бол бас ийм биш. Мирзаханыгийн яриан дээр яасан хэрэг Мирзаханы өөрөө Харвардд тухайд ингээ орчод өөрийгөө маш их голдог байсан гэсэн. Тэгээ бүр юу голсон хэрэг хоёулагийн нөгөө нэг Мари Кюритэй хийсэн дугаартай адилхан. Манай Мари Кюри хичээж байгаа л Парист оцсон чинь гологдсон шүү дээ тий. Өөрийгөө голсон шүү дээ. Нөгөө оюутнууд нь аваачаад өөрийнх нь өмнө нь үзсэн байх хэвээр юм. Үжээ үзсэн байсан. Тэгсэн Харвардын оюутнууд яг тийм байна. Манай Мирзаханыгийн мэдсэн байх хэвээр юмыг нөгөөдүүл нь яг илүү тий өндөр хөгжилтэй газар сурч ирсэн учраас үжээ 10 жилийн undergrad эсвэл бакалавртаа байхдаа сурцсан. Мирзаханы илүү хичээж эхэлсэн. За дээрэс нь Мирзаханы ингээд хязгааргүй сониуч зантай хүн. Тэгсэн яасан хэрэг нөгөө Макмиллан ингээд өөрийнх нь профессор болсон хүний семинарт очиж суудсан байгаа байхгүй. Тэгээ өөрөө бүр юу ч ойлгоогүй гэсэн. Эхний ерөөсө 3 сар юу ч ойлгоогүй. Бүр өстө нөгөө нэг тоон дунд үсэг цөхнө гэдэг шиг юм болж исэн. Дараа нь гэхдээ яасан гэхээр манай хүн айж ичхгүйгээр асуудаг байсан байна. За манай Монгол оюутнуудад бас манай монголчуудад байдаг нэг юм сул тал байдаг. Тэр юу гэхээр оюутнуудад хичээл ороод асуулт байна уу гэхээр бүлэгцэл хичдэг байхгүй. Тэгээ ингээд санаа зовоод асуудгүй ягаад ч юм ингээд тэнэг асуулт асууж байх гэж бодоод идэг тийм. Яг хөө тодорхой хэмжээнд тэнэг асуулт гэдэг юм байхгүй тийм. Сүнс байдгүй гэж асууж эсвэл сүнс байдаг гэж асуух юм бол яг хөө тэр жоохон тэнэг асуулт гэж магадгүй тийм. Арай муухай жишээ авчлаа. Яг ихтэй ингээд ер нь асууж ижил мэдмээр юм. Тэгэхэд манайхан ч нөгөө хүн нэрээ мэрээ гэдэг шиг үгэндээ болдго юм уу тэгэл санаа зовоол айгүйх боломжуудаа алддаг шүү нэрээ. Тийм алддаг. Асууж явах хэрэгтэй. Тэгэхээр Мирзаханыгийн нэг давуу тал бол ерөөсөө асуултаар болдог байсан байна. Тэр нь ч манай энэ Макмиллан гэдэг физикийн медальтай тий том математикчид таалагдсан байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр хамтарч ажиллаж эхэлсэн. Мирзаханыгийн докторийн одоо удирдагч нь болсон гэсэн ийм амжилт үзүүлсэн. За ингээд физикийн медаль авсан шүү дээ. Физикийн медаль руу хөтлсөн ажил нь өөрөө Мирзаханыгийн энэ Макмиллантай хамтарч хийсэн ажил дээр нь үндэслэсэн ажил байгаа. За ингээд физикийн медаль аваад результат өгч яхад юу дахиж ингээд нөгөө PhD-дээ сурж байхдаа яаж исэн гэдэг ингээд асуултууд асуусан шүү дээ. Мэдээж ингээд та яаж ингээд амжилтанд хүрв энэ төр гэх тий. Түүн Мирзаханы болохоор юу гэж хэлдэг байсан бэ гэхээр би ерөөсөө ямар нэг юм гоцхуантай хүн биш ээ тий. Би бол ер нь бол slow thinker гэж байгаа байхгүй. Би маш их юм удаан боддог гэдэг. Миний хувьд бол математикийн бодлого бодно, математикийн асуудал хийн гэдэг бол ерөөсөө луужин газрын зураггүйгээр ойд төрцөнтэй яг адилхан гэх. Тийм учраас би ингээд эхлээд эргэн тойрны модуудаа харна, тэнгэрээ харна тий хаана байгаагаа маш удаан ажигладаг. Тэр нэгсэндээ би тухайн бодлогыг бодохын тулд юу энэ бодлогын тухай би юу мэддэг вэ гэдгийг ингээд айгуу сайн цуглуулдаг гэж байна. Тэр нэг маш их хугацааны ажил болдог. Тэгчээд би ойгоос гарч болох бүх замаар шаргуу үздэг. Нэгсэндээ бүх замаар ингээд яваа зарим нь бүтлгүүтэн, зарим нь амжилттай байна тий ингэж шаргуу явуудаг аа гэх. Тэгээд өөрөө бүр ингэж хэлсэн байдаг. Ерөөсөө тийм ямар нэгэн амжилтанд хүрэх гоцдут арга энэ төр гэсэн юм байдгүй. Дээрэс нь математикт ямар нэгэн байдлаар хайртай дуртай бай, шинжлэх ухаанд хайртай дуртай бай гэдэг бол би тэр зүйлийг сонсоод ч юм уу, уншаад ч юм уу догдлого гэхээс илүү үнэнч байдал гэдэг. Би энэ зүйлд
маш их төвчээр, маш их те одоо цагийг ингэж төвчээртэйгээр confidence гэдэг чинь ингэж төвчээртэйгээр хийсний үр дүнд тэндээс надад шагнал ирдэг. Түүнээс биш би нэг жоохон юм ийг л ийм буцаагаал хариу ирдэг. Ийм зүйл биш ээ гэж хэлдэг. Тэр нь бол үнэхээр ийм одоо гоё хариулт санагддаг байхгүй надад. Тэгээ өөрөө энэ Филдсийн медалийнх нь ажил нь бүр ингэж байгаа юм. Өөрөө ингэ тайлбарлахдаа юу гэдэг вэ? Юу гэж жишээ авч байгаа гэхээр би энэ бодлогыг бодох жоо ингэж тайлбарлаж болно. Гималайн уул байлаа гэхэд бид нар тэр Гималайн уулыг мэдхгүй яаж гарахыг. Тэгэнгүүт эхлээд нэг уулын орой дээр гар. Тэгээ ингээ харсан чинь тэр нь буруу уулын орой. Буцаж буун тий. Тэгээ дахиад нэг уулын орой дээр гарна. Гэтэл тэр уулын орой дээр гаран гатал бид нар хэдэн жил болох уу, хэдэн сар болох уу тий. Тэгээ ингээ гараад буруу гэдгийг нь олж мэднэ гэдэг чинь маш том ингээд хүнд сэтгэл зүйн одоо цохилт шүү дээ. Тэгээ математик бол энэгээрээ хүнийг бол маш ингээд сордог байхгүй. Хүний тэр төвчээр, хүний тэр үнэнч байдлыг сордог юм шинжлэх ухаан. За ганц математикч ер нь шинжлэх ухаан хүний төвчээрийг маш их сордог. За ингээд явсаар хагаад эцэст нь нэг юм одоо тэг хэдэн 10, хэдэн 100 уулын орой дээр гарч хэдэн мянган удаа бүтлгүүцсний дараа зөв замыг зөв уулынхаа орой дээр гарч байгаа бол ингээд математикийн бодлогыг зөв бодно гэдэг. Тэр асуудлыг зөв шийднэ гэдэгтэй адилхан юм байна. Тэгэхээр надад яг ингээд таалагдсан Мирзахааны бол ерөөсөө математикт бол ингээд бид нар те үнэнч байсан хүнд л математик өөрийнхөө одоо жинхэнэ гоо сайхныг харуулдаг гэж хэлсэн байна. Тэр нь бол үнэхээр гоё. Тийм болохоор ингээд бид нар ямар нэгэн зүйлд бол ер нь үнэнч байх нь их чухал байгаа юм тий. Дээрэс нь юу вэ гэхээр ийм асуудлууд их гардаг л да. Ялангуяа ийм шинжлэх ухаанаар математикаар ч юм ингээд сурж байгаа оюутнууд маань дөнгөж бакалавра төгсөөд төөрдөг ч юм уу тий. Тиймэрхүү асуудал. Тэр нь юу вэ гэхээр нөгөө өмнө нь энэ хайртай байсан зүйлээсээ өмнөх шигээ ийм таашаалыг авахаа ч юм уу болдог ч юм уу тий. Эсвэл ингээд гинт кино хий гэдэг ч юм уу тий. Эсвэл уран зохиолын хүн болдог ч юм уу. Би хүртэл ингээд ясам дээр киноны хүн болохыг хүсэж байсан. Айгу гоё өгдөг гэсэн юм да. Одоо ч гэсэн дуртай. Гэтэ юу чухал вэ гэхээр энэ бол нөгөө нэг маш том холын давааны одоо нэгснөө би 12 давхар руу шатаар нь авирах гэж байгаа бол би эхний 4 давхраалтаа авсан байна тий. Тэгээ мэдээж эн чинь хүн цуцсан штэ. Мэдээж хүн ядарна. Тэр үед бид нар сонгосон зүйлдээ үнэнч байгаад тэг нэгсэн доо. Тэр зүйлдээ нөгөө нэг patient байгаад төвчээртэй байх юм бол эзэн өдөр би 12 давхартаа гарнаа. Тэр үедээ би нөгөө нэг үнэхээр гоё мэдрэмжээ авна штэ тэг. Тэмчээ бай. Хэрвээ хүн болгон санджаа бол миний бодлоор бол математикт дургу хүн гэж байдгүй байхгүй. За энэ дээр Мирзахааны бас бүр их гоё үг хэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол математикт дургу ч юм уу тий математикийг ойлгодгүй хүн гэж байдгүй байхаа гэдэг. Зүгээр л математикт боломж олгоогүй хүмүүс л гэж байдаг байх. Хэрвээ бид нар математикт боломжийг олгоод төвчээртэй байсан бол математик буцаагаад тэр хүмүүс гайхамшигтай мэдрэмжүүдийг тий тэр шагналыгаа өгөхөөсөн гэдэг ч юм тий буцаагаад гоё мэдрэмжийг өгөхөөсөн. Тэгэхээр одоо хэрвээ бид нар математиктэй холбоотой хэлсэн үгнээс нөгөө уран зохиолын хүн болохоор гэдэг шиг бас нөгөө өмнө нь зохиолч болохыг хүсдэг байсан гэснээр математик бол уурт тэгээд сэтгэл хөдлөм туужж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэд хэлсэн байсан нь бас айгүй сонин тийм энэ хүн үнэхээр л тэр математикийн гоо сайхныг хамгийн сайхан зүйлийг олоод мэдэрсэн хүн юм байна даа л гэж бодож илаа. Тийм тэгэл яг өөрийнх нь хэлсэн нь ерөөсөө математик тууштай байсан хүнд математик жинхэнэ нүүр царайгаа харуулхаа гэдэг нь л яг өөрийнх нь жинхэнэ гоо сайхнаа харуулдаг. Тэгэхээр яг би юу хэлэх гэсэн мэхээр хэрвээ одоо манай сонсогч нар өөрсдийнхөө ингээ бага насыг бодох юм бол хүн болох нь багадаа математикийн хичээл дээр нэг бодлогыг бодсон ааха гэдэг момент байдаг байхгүй юу тий. Ингээд үү гэдэг нэг тийм гоё момент хүн болоход байдаг. Энэ чинь л ерөөсөө тэр математикийн гоо сайхнуудын нэг байна. Бид нар ерөөсөө шинжлэх ухааны математик хийж явах тийм аха гэдэг момент л хамгийн гоё эхний гоё зүйлүүдийн нэг. Дараагийн гоё зүйл бол ерөөсөө тууштай төвчээртэй байснаар тэнчэнээс гоо сайхныг бас илүү өөрөөр мэдэрч идэг тий. Илүү тэр зүйлдээ хайртай болж байгаа байхгүй. Эхэндээ дурлцсан байсан байж болно тий. Дараа нь ингээд илүү хайртай болж байгаа. Зүгээр нэг юм өнгөцгөн дурлцсан байж болно. Өнгөнд нь дурлцсан байсан байж болно. Дараа нь илүү гүн гүнзгий утга учирт нь дурлаад илүү хайртай болж байгаа. Тэр зүйлүүд нь их гоё гэдэг. Тэгээ манай Мирзахааны бас их гоё үгүүд хэлсэн байгаа юм л да. Ягаад тэгэхээр манай хүн чинь юм хэцүү одоо соёлоос ирсэн байгаа шүү дээ. Эмэгтэй хүнийг бол тий жоохон ингээд доош нь дарах маягийн соёлоос ирсэн. Тэгэнгүүт бусдын юу гэж хэлж байгаа битээ та өөрийнхөө хайртай зүйлдээ л үнж бай тий. Өөрийнх нь тэр зүйлдээ л илүү stubborn бай гэдэг. За бас нэг юм чухал юм нь юу вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн зүйлийг хурдан ойлгож гэнэ үү, удаан ойлгож гэнэ үү, өөрийгөө ухаантай байна уу, мангар байна уу гэдэгт битгий санаа зовоо гэдэг. Хамгийн чухал бол зүгээр л зүйл бол
сонирхолтой байх л гэж байгаа байхгүй. Тэгэхээр Мирза хааны бол хизээж энэ сонирхлоо алдаагүй. Манай сонсогч нар бас Мирза хааныгийн онлайн лекцүүд байдаг. Амьд ах уу цаг үед нь бичиж үлдсэн. Тэрэн дээр ингээд сурагч нар нь асуулт асуун штэ. Тэнгүүд нүдэн гэрэлтдэг тийм чи. Өөрийнх нь хүсдэг зүйл нь ингээд ерөөсөө сурагч нартай юм харилцан яриа өрнүүлэх дуртай. Тэгээ ингээд бүх сэдвүүрөө ингээд халаал ордог. Тэр нь ерөөсөө ингээд маш тэр гүн гүнзгий төвчээртэй сонирхолтой тийм сониуч хүн байсан байгаа байхгүй. Бас чи ингээд түрүү хэлсэн чи санчлаа. Одоо ингээд Мирза хааны математик бол гоё роман бичиж байгаа юм шиг төсөөлдөг гэсэн. Тэр бол яг үнэн. Мирза хааныгийн одоо математикийн бичиглэлүүд хичээлийг харах юм бол Мирза хааны ингээд гоё зураг зурснаа тэгшдэглүүдийг яг л ямар нэгэн романы дүр юм шиг ханддаг. Тэгээ ингээд түүхүүд бичдэг. Дандаа юм сторинууд зохиож ингэж тавьж өгдөг. Тэр нь бүр ингээд үнэхээр гоё яваа байхгүй. Тэр надад бүр амар юм. Тэг бүтээлч гоё санагдчихсэн. Тэг тэрэндээ маш их юм үнэнч ийм юм ихтэй. Бид нар та нэг цаг үед саяхан өнгөрсөн те 8 2017 ба. Тэгээд надад нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлэхэд хамгийн чухал үг нь дахиад ингэ хэлэхэд те ямар нэгэн зүйл тухайнтай байна уу хурдан байна уу чухал биш. Мирза хааныгийн үг шүү манайхаа ингэ миний үг биш. Зүгээр л хязгааргүй те сонирхолтой маш гүнзгий сонирхолтой байхад эзэн нэг өдөр энэ шинжилгээ математик бол бидэрт гой сайхнаа харуулна. Мэдээж энэ бол юм хөнгөн амар даваа бол биш. Гэтэ үнэнч үргэлжтэй энд нь юм тууштай байгаараа бас ингээд бид нар ямар нэгэн зүйлийг хайрлаж дурлахтаа зөвхөн өнгөцгөн биш те. Одоо өмсөн уулаар ярих юм бол зөвхөн тэр харагдаж байгаа зүйл юм биш. Шинжилгээ гэхээр нэг юм өнгөрдөг зэвсэг биш те. Энэ бол бидний сониуч зангийн үр дүн штэ. Сониуч зангийн маань бид зангаа ашигласны дүнд бидэрт өгж байгаа юм гоё мэдрэмжүүд ба тэр талаас нь илүү хичээж харилж байгаараа гэж хэлэх гэсэн. За баярлалаа бэлгүнэ. За нөгөө энэ дугаар дээр маань нөхөр за үнэхээр сайхан одоо гэр бүлийн хувьд бол тогтвортой ингээл нэг нөхөртөөгөө нөхөр охинтой олол амьдэрсэн тэр мөр бол яригдаж амжсангүй угаасаа ч юм эгэл даруухан амьдэрсэн тийм ээ. Тэгээд бас би Мирза хааны дээр бас хэлмээр байгаа нэг яг энэ хүнийг бас өнгөрсний дараа тэр Ираны ерөнхийлөгч тухайн үед нь бүр эмгэнэл илэрхийлээд энэ бол шинжлэх ухааны бүр тэнгэрийн од байлаа гэжсэн байгаа. Дээрэс нь одоо нөхрийнх нь хэлж байгаа юм ч гэсэн үнэхээр ухаалаг халамжтай сэтгэл татам одоо ертөнцийг харах өнцөг нь маш онцгой эмэгтэй байсан гэж дурсаж ярьж байгаа. Тэгээд одоо бүр энэ юу юм бэлээ ш нь. Би энийг л гайхаад энэ хиддэх хөлөө нэвтрүүлгийн дугаараас л энэ гоё алдартай сууд хүмүүсийн чинь гэдэг тэр NASA тэр ангараг гаригийн тоогоог Мирза хааныгийн нэрээр бас нэрлж мэрлээд би одоо хоёр ч тохиолдол төр ингэж уншлаа. Ийм тохиолдлууд байдгийн бэ те ер нь. Одоог нэрлэх. Тэ манай Мирза хааны дээр бүр чухал юм ба. Ягаад тэгэхээр нөгөө хамгийн анх Филдсийн медаль авсан эмэгтэй хүн учраас жил болгоны 5 сарын 12-ны өдрийг математик дахь эмэгтэйчүүдийн өдөр гэж тэмдэглэдэг ба. Тэ энэ бол манай Мирза хааныгийн төрсөн өдөр ихгүй 5 сарын 12. Тэгээд би 5 сард ингээд нөгөө хит хитэн гоё өдрүүдтэй болц. Тэрний үг нь 5 сарын 11-нд Ричард Файманы төрсөн өдөр баг. 5 сарын 12 нь болохоор манай Мирза хааныгийн төрсөн өдөр. Тэгээд Мирза хааны бол миний хувьд бас яг Ричард Файмантай жишгээр юм амар гоё тэ амьдралаар маш эгэл даруй амьдралаар амьдарсан чи ингээд юм ямар нэгэн өнгөрөө юм байхгүй тэ. Тэгээ ингээд хүмүүст маш гоё илгэмсэг зөөлөн ханддаг ийм хүн байсан. Мөн энэ хүн нас барахад хүртэл Ираны хэвлэлүүд Мирза хааныгийн зурган дээр үсэн дээр нь ямар нэгэн фотошоп ямар нэг юм оруулж байгаа. Энэ хүн чинь өөрөө юм тайрмал жижиг үстэй халин үстэй хүн байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь Иран соёлтой болохгүй юм эмхтэй хүн. Хажааб зүгэл явж явах хэвээр тий. Тий хажааб ингэж зүүдгүй байсан. Тэгсэн чинь хажаабч зүүлгээгүй засгийн газар нь ч өөрөө энийг та нар хүчээр ингэгээгүй. Мөн үүний дараа Ираны засгийн газарт ард иргэд нь юу өргөн барьсан бэхээр Иран гаралтай эмхтэй хүн ч юм уу тий. Өөр газар өөр хүнтэй, өөр юм соёлтой, өөр хүнтэй хүүхэдтэй болох юм бол хүүхдэд нь Ираны иргэншлийг өгжээе гэдэг ийм зүйлийг хүртэл өргөн барьсан. Ягаад тэгэхээр Мирза хааны маань өөрөө чех хүнтэй суусан. Чех компьютерийн шинжилгээ хүнч математикч хүнтэй суусан. Тэгээд энэ одоо хуучны энэ асуудлаас болоод охин нь эмээ өвөө дээр очих боломжгүй байдал үүссэн байсан байна. Энэ асуудлыг зохицуулахын тулд ийм зүйл үүссэн. Тэгээд миний хувьд бол ерөөсөө Мирза хааны бол нэг ингээ харахаар маш гоё амьдралны юм тий эгэл даруу тэгээд маш юм сониуч цантай гоё эрдэмтэн хүнийхээ нөгөө талаас тухайн нийгэмд үзүүлсэн нөлөө нь өөрөө бид нар ямар нэгэн байдлаар эмэгтэй математик гэдэг зүйл байхгүй шүү гэдгийг харуулсан байхгүй. Математик гэдэг нэг л зүйл байгаа. Тэр нь тий эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү мангар гэдэг ч юм уу тий. Одоо нөгөө л нэг феминист юм а дахиад хэлэх гэж байгаа. Онцолж хэлээд ах шаардлагагүй тэр бол зүгээр л математикч гэмээр юм тий бүр. Тий. Энэ бол ерөөсөө тий
ямар нэгэн байдлаар энэ нийгэмд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс долоон дор гэдэг ч юм уу дор гэдэг зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар эмэгтэй хүний тарих эрэгтэй хүнээс бага хөгжинэ гэдэг юм байхгүй. Энэний нэг том жишээ бол Мирзахааны гэдэг хүн баггүй. Бид нар ч гэсэн их сургуульд 10 жилд гэр бүлтэй эмэгтэй эрэгтэй хүүхдүүдээ эрэгтэгш ялангуяа шинжлэх ухаанд орж байгаа бол эрэгтэгш заавал харж явах хэрэгтэй шүү. Тийм. Энэ бол ингээд маш олон үнээр батлагдж байна. Маш олон манай Мари Курич байна, Мирзахааны ч байна тий. Хэд хэдэн хүмүүсээр Цэнгэлбэт хоёр маань ярьлаа. Тийм болохоор манайхан энэ дээр бити сексист байгаараа гэж уриалах гэсэн. За баярлалаа Бэлгүнэ. Баярлалаа. За та бүхэн маань шинжлэх ухаан танин мэдхүйн Одмондөр сувгийн дэлхийн сууднууд нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр таны аяллыг бид урлын урайтай Эстер Монголын аяллаа компани за мөн Одмондрын маань алтан гишүүд хамтран ажиллалаа. За хамт байсан Бэлгүндээ баярлалаа. Хоёулаа дараагийн нэвтрүүлгээрээ дахиад олзъя. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.